Дараагийн мэдээлэл танилцуулъя. Канадын ерөнхий сайд Маккарни тус улсын парламентын сонгуулийг 4 сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрийг гаргасан байна. За энэ нь бол ингэснээр сонгуулийн кампанит ажил бол 5-7 хоногийн хугацаанд үргэлжлэх. Энэ хугацаанд бол парламентын сонгуульд өрсөлдөгчид өөрийн кампанит ажлаа явуулах, ингээд цаашдаа бол парламентын сонгуулийн үр дүнг бол харах боломжтой юм байна. За энэ одоо яарвчлан бас одоо энэ шийдвэрт гарах бас нь бол цаана учир шалтгаантай. За ялангуяа Америкийн нэгдсэн улсын явуулж байгаа бодлого Дональд Трампын тус улсын тусгаар тогтнолын эсрэг илэрхийлсэн заналхийлэлтэй холбогдуулан шинэ ерөнхий сайдын албан тушаалд орсныхаа дараа 9 хоногийн дараа бол энэхүү одоо сонгуул явуулах шийдвэрийг гаргасан болохоогоо Маккарни олон нийт сэтгүүлчид хандсан мэдээлэлтэй дурдсан байна. За тэрээр бол ерөнхийлөгч Трампын үндэслэхүй худалдааны үйл ажиллагаа болон манай тусгаар тогтнолын эсрэг заналхийллээс үүдэн бид амьдралынхаа хамгийн чухал юм хямралт үе нөхцөлтэй тулгарч байна. За Канадыг хамгаалахын тулд хийх зүйл маш их байна. За Канадад хөрөнгө оруулалт хийх, Канадыг сэргээн босгох, Канадыг нэгтгэх бол гол байна гэдгээ мэдэгдэж байгаа. Тийм учраас бол би канадчуудаас надад хүчтэй мандат олохыг хүсэж байна. Би сая амбан захирагчид парламентыг тарааж 4-р сарын 28-ны өдөр сонгуул товлон зарлах тухай хүсэл тавьсан. За амбан захирагч бол энэхүү хүслийг хүлээн зөвшөөрсөн гэсэн мэдээллийг хийж байна. За Канада улсын төрийн тэргүүн нь Их Британий эзэн хаан Чарльзын бие төлөөлөгч амбан захирал генерал Мэри Сеймон байдаг бөгөөд за тэрээр бол ерөнхийдөө тус улсын төрийн тэргүүний үүднээс бол сонгуулийнхаа болох хүслийг хүлээн зөвшөөрч за үүнийхэн дараа бол Маккарни тухайн одоо мэдээллийг олон нийтэд хандан сэтгүүлчид мэдээлсэн байна. За мөн Маккарни хэлсэн мэдээлэлтэй Канад бол жинхэнэ улс биш гэж хэлсэн Дональд Трампын мэдээллийг үгүйсгэсэн байна. За тэр бол биднийг салган бутрахыг хүсэж байна. Ингэснээр Канадыг Америкийн нэгдсэн улс эзэмшин бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид одоо өөрийнхөө хөршөөс бол уралтыг мэдэрсэн. Гэхдээ бид энэ сургамжийг хизээч мартаж болохгүй. Бид өөрсдөө туслах хэрэгтэй. Тусламжийг өгөх гар нь бол бид өөрсдөө байна гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За мөн дараа нь бол сэтгүүлчдэд хандаж одоо ярьцлага хийснийхаа дараа асуултанд хариулсан. За энэ үеэрээ бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Канадын бүрэн хүлээн зөвшөөрөх хүртэл тус улсын ерөнхийлөгчтэй ямар нэгэн байдлаар уулзаж нүүр тулан яриа өрнүүлэхгүй гэдгээ мэдгдсэн байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол Канадын бүрэн эрх байдалд бол өдөр бүхэн одоо шахам одоо халдаж байгаа. За энэ нь бол олон канадчуудын дургуутслыг хүргэж за ялангуяа бол либерал намыг дэмжигчийн тог улам нэмэж байна. За тухайлах юм бол хамгийн сүүлд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Канадын ган хөнгөн цагаанд 25% татвар ногдуулсан 4-р сарын 2-оос эхлээд Канадын бүх бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулна гэж сүрдүүлгийг хийгээд байгаа. За өнгөрсөн 1 сард бол өмнө нь одоо Карнегийн өмнө ажиллаж байсан Жастин Трюдо бол огцорсгоо зарласан. За харин энэ сарын их хүртэл бол тэрээр албан тушаалдаа ажиллаж байгаад одоо өөрийн либерал намын хамтран зүтгэгч Карнид бол эрх мэдлээ шилжүүлсэн байгаа. За харин одоо сүрэг хүчний намаас бол Пьер Поливре тэргүүтээ бол сүрэг хүчний консерватив нам бол энэ сонгуульд өрсөлдөнө. За гол өрсөлдөгч байна гэж үзэж байгаа. За сүрэг хүчний нам бол өмнө нь Трампын сүрдүүлгээс өмнө гол нь либерал намыг инфляц өндөр байгаа цагаачлалын асуудалтай холбоотойгоор бол сонгуульд ялах боломжтой гэж үзэж байсан. За ялангуяа бол Трюдогийн энэ талаар явуулсан бодлогыг ихээхэн шүүмжилж ингэснээрээ иргэдийн саналыг татах боломжтой гэж харж байсан. За тэгвэл одоо бол сонгуулийн динамик үндсэндээ өөрчлөгдөж байгаа. За ялангуяа энэ удаагийн одоо парламентын сонгуульд сонгогдох ерөнхий сайд нь хэн байх вэ гэдгээс ихээхэн шалтгаалж ард иргэд саналаа өгөх магадaltaй байна. За өөрөөр хэлбэл дараагийн ерөнхий сайд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй хэрхэн одоо энэхүү одоо өрнөж байгаа тэмцэлд бол ялагч болж шатгууц юм хүчтэй удирдагчийг бол шаардж байгаа учраас хэн байх нь бол тухайн хувь хүний удирдагчийн шин чанараас ихээхэн хамаарах магадaltaй байна. Гэхдээ бол консерватив намын удирдагч юм гарагт мэдээлэл хийхдээ би Дональд Трампын хүснээс илүү эсрэг зүйлийг бол хүсэж байна. За би ер нь бол кампанит ажилдаа гол анхаарах зүйл нь талах зүцгийн тос эдийн засгийн одоо асуудал эдрийг бол гол онцлно. За жирийн хүмүүсийн одоо амьдрал гол учруулж байгаа энэ асуудлуудыг бол кампанит ажиллаараа хөндөж өрсөлдөнө гэж мэдэгдэж байна. За Канадын энэ удаагийн сонгуулиар Канадын парламентын нийтийн танхимын 443 суудлын төлөө бол намууд өрсөлдөн. За энэ удаагийн өрсөлдөөнд бол нэлээд олон намууд өрсөлдөгч гэсэн гол өрсөлдөөн либерал болон консерватив намуудын хооронд өрнөхөөр байна.